Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2008 онд нээлттэй хийсэн Нарниагийн домог киноны 2 дугаар анги Ханху Каспиан киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд Unitel-ийн хуваалцдаг дундын дата багцууд худалдаанд гарлаа. Дундын датагаа аваад гэр бүлийн гишүүдийнхээ дата хэрэглээг нэг дор шийдэнгээ супер бэлэгтэй 20 жил урамшуулалд оролцох эрхтэй болоорой. 20, 40, 70, 100 ГБ дундын дата багцууд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй. Та Unitel болон Tokyo аппараа дамжуулаад Family үйлчилгээнд бүртгүүлээд хамтдаа ашиглах дундын датагаа ашиглаарай. Бас цаан чинь энэ зууны онцлог дата багцууд худалдаанд гарсан байна. 100 ГБ дата 40% хямдарсан байна. Unitel болон Tokyo аппар багцууд аваад зуны турш датагаа илүү хэмнэлттэй ашиглаарай. Тэгээд тэр датагаараа киночтой үздэг юм штэ. За ингээд кинонд орцгоё. Ордноос эмэгтэй хүний орилго чимээ сонсогдож байна. Нэг эмэгтэй төрж байгаа бололтой. Дөрс шилжиж нэг генерал. Ноён Мераз та хүү тавиллаа. Тэнгэр намайг ёроолоо. Чи юу хийхээ мэдэж байгаа. Гэд генералда нэг даалгавар өгөөд явуулчлаа. Тэр үеэр нөмөрхтэй нэг нууцлаг хүн гидсээр өрөөнд орж ирээд унтаж буй хүний амийг тагалтал нөгөөх нь сэрчлээ. Дахиад 5 минут профессор. Бидэнд цаг алгаа. Танаа авгад чинь хүү төрчихлөө. Тэгснээ шүүгээ онгоолгоод цаана нь байх нууц хаалгыг найж байна. Тэгээд шүүгэн дороо завсраар нь харж байтал гаднаас генерал Глюзел цэргүүдийнхээ хамт орж ирээд харуулж гарлаа. Шинэ хүү төрвүүгүй юу? Каспианыг алхаар шийдсэн нь юм байна. Манай хоёр харин яг хонглоор зугтах гад бэлэн болцсон байна. Профессор нь мод руугаар тэд чамаг ийшээ хөөж чадахгүй. Ма энийг ав. Чухал үедээ л хэрэглээрэй. Би таныг дахиж харах болов уу? Би ч бас тэгж найдаж байна. Эрхэм дайцаа. Тэгэхээр энэ залуу бол хаан ширээг залгамжлах ханху юм байна. Манай гол дөрүүдийн нэг. Авгад нь өв залгамжлах хүү төрсөн тул түүний аймнаас аюулд оржээ. Хотод нь харин Мераз эзэнд хүү төрлөө ингээд баярлцгааж байна. Тэр үед манай залуу зугцаар ойр орчлоо. Түүнийг дагаж явсан цэргүүд нь ойр орохоос эмээгээд байна. Замда харин нэг голыг хэцүүхэн давж байна шүү. Араас нь хөөж байгаа цэргүүдээс нэг нь живчлээ. Тэгээд ханху зугтааж явж байгаад мод мөргөд унчлаа. Морио алдаад хэвтэж байтал модноос хоёр одоо биднийг харчлаа. Ингээд дайрах гэснээ араас нь хөөж байсан цэргүүдийн өөдөөс нэг нь наатаха харж бай. Ингээд цаашаа цэргүүд рүү явчлаа. Тэгсэн ханху профессорын чухал үедээ хэрэглээрэй гэсэн бүрээг үлээчлээ. Дөрс шилжиж манай ертөнцид Люси зам гараад явж байна. Харин Сьюзен сонио уншаад зогсож байтал нэг хүн ирээд чи Сент Фембар руу явдаг үлээ. Манайх замын эсрэг талд нь байдаг юм. Би чиний дэргэд суугаад явж болох уу? Өнөөрэ чамаг хэн гэдэг вүлээ? Намаагүй Филис гэж байтал цаанаас нь Люси ирээд Сьюзен хурдан явъя гэд жинхэнэ нэрээр нь дуудаад азартуулчлаа. Залууч эвгүй байдалд орж байна шүү. Люси их чигээ дагуулад метро руу ортол хүмүүс буужигнаад ойрлолдоод байна. Тэгсэн Петр тэнд 3 залуутай үзэж байна. Нэг нь авч шидэд бас чанга үзэж байна шүү. Эдмунд харин хүмүүс дундаас нэг нь доор аваад унчлаа. Өөмэнийг цагдаа нар ирээд зогсоож байна. Дараа нь Сьюзен энэ удаа бас юу вэ? Тэр намайг түлхсэн. Тэглээгээд цогчгож байгаа юм уу? Үгүй. Түлхснийхэн дараа би түүнд уучлалт гуйх боломж олгосон юм. Петр хааны амьдралаар амьдэрсэн болохоор одоогийн нөхцөл байдалтай дасаж өгөхгүй байгаа болтой шүү. Тэгсэн гинэд эргэн тойрон нь өөрчлөгдөд унлаа. Тэгжсэн гинэд агуу дотор зогсож байна. Тэд нар дахиад Нарниад ирчлээ. Нөгөөдөл Нарниад ирснээ мэдээд баярлцгааж байна. Эдмунтэнд. Гэхдээ бид яг хаана байна? Энд чинь Нарниа логоо үсттэй. Гэхдээ Нарниад балгас байсан гэдгийг мэдэхгүй юм байна. Тэгсэн баахан балгас байж байна. Тэгээд балгас руу очиод үзцгээлээ. Балгас болоод нээлээ удсан бололтой шүү. Сьюзен нэг шатрын хөлөг олтол. Эдмунд. Наадах чинь миний шатар вэ шүү дээ. Люси тэднийг дагуулад нэг газар зогсоолоо. Та нар энд хан багн байсан гэд төсөөлтөө. Каир Паравел. Тэдний амьдардаг байсан ордон балгас болчихжээ. Нөгөө талд харин генерал Глюзел эргэж ирж байна. Мераз тэднийг тосгоор очлоо. Ноён Тон, энэ таны бодсон зүйл биш. Тэгээд юу юм? Би сайн мэдэхгүй байна. Мераз ханхуг бариад ирчихсэн гэж бодсон юм байна. Тэгсэн биш юм байна. Авчирсан бүтээлгээс өгтөл. Байж боломгүй юм. Үүний дараа хэсэг хүмүүс хуралдаж байна. Хуралдаанд оролцогч нэг зөвлөлийн гишүүн. Энэ зөвлөлөө Меразад тэгвэл муу ур дагавар ирнэ гэж би сэрэмжлүүлж байсан. Бид баримт нотлохоогүйгээр лорд Меразыг буруутгах чадахгүй. Бид хэдий хүртэл шалтгааны ард нуугдах юм бэ? Энэ сандлууд хоосрох хүртлөө Мераз л их хор хутгаж байгаа болтой шүү. Гаднаас Мераз эрхэм зөвлөлийг гоцорсондоо хүлцэлөөч. 9-р Каспианыг нас барснаас хойш та яг л хаан шиг аашилж ирлээ. Одоо бүр хунтайж Каспиан хүртэл сурггүй алга болчихлоо. Муурхан өчигдөр таныг хүүгээр ерөөснөөс хойш таны зээдүү алга болчихлоо. Энэний учрыг та нэг хэлж өгнө байгаа. Баярлалаа лорд Сопеспиан. Энэ үед гаднаас Глюзел орж ирээд толгойд өгөх үед Мераз Каспиан хулгайлагдсан. Нарниачуудад
Ингэж хэлэхдээ зэрэгцээд гаднаас нөгөө одоо хүнийг оруулаад ирлээ. Мираз өөрийн хийсэн эргээ ингэж далдлах гэж байх шиг байна. Зөвлөл үүнийг хараад эхэд сандарцгааж байна. Тэр үед манай дөрөв балгас дундаас нэг нууц хаалгыг онгойлголоо. Өөрсдийнх нь мэддэг газар бололтой. Петр цамцаа урснаа Эдмонд руу. Чамд шүдэнц байхгүй биз? Байхгүй. Гэхдээ энэ байгаа. Ингээд гар чийдэн гаргаад ирлээ. Хөөрхий. Петр шалдымын цамцаа урчжээ. Тэгээд тэд доош ортол. Тэдний авдарнууд байж байна. Тэр дотор нь тэдний хувцас болон хэрэгэлдэг байсан эд зүйлс нь байж байна. Петр ээлдээ хойноос нь суглаад аслан соёогоо харуулхад өвөл төгсгөлөө үзэж хавар иргэн ирнэ. Мэд дахин хаврыг авчирхаар ирсэн. Юу болсныг мэдэх цаг боллоо. Ингээд манай хэд Нарниад юу болсныг мэдхээр явцгаалаа. Дараа нь нөгөө одог Телмриан цэргүүд голж шидэж живүүлж алах гэж байхад нь Сьюзен тэднийг харвал зогсоолоо. Ингээд одог шидчихлээ. Петр одог аварч Эдмонд завыг эрэхтэнд гаргалаа. Тэд яагаад чамайг алах гээд байгаа юм? Телмрианчууд үргэлжил ингэдэг. Телмрианчууд гинэ? Нарниад уу? Сүүлийн хэдэн зуун жил ийм байгаа шүү дээ. Одоо тэднийг хэсэг харснаа таних шиг боллоо. Та нар тоглож байгаа байлгүй дээ. Та нар чинь эртний хаа татад байна шүү дээ. Эрхэмдээд Петр хаан одоо итгэхгүй байгаа бол Петр ээлдээ түүн рүү сунгаад шалгаад үзэхөө. Одоо үүнийг хийхийг чи хүсэхгүй дээ хөө минь. Би бишээ. Тэр ингээд Эдмонд тултгаар боллоо. Одоо гиндүүлж байгаа дайраад Эдмондыг бас цохиод авлаа. Гэхдээ Эдмонд илүүрхэд түүнийг ялчлаа. Одоо итгэх шиг боллоо шүү. Сөхөрч унаад. Бүрээ ажилсан болол та. Ингээд хэлэх үед ханхүү Каспиан ухаан орж байна. Тэгсэн цаад талын өрөөнд нь Каспианы талаар яриад байж байна. Каспиан зугтах гэтэл түүнийг зугтаалгасангүй. Замыг нь хаагаад зогсчлоо. Нэкабрэгтэнд боломж олдож байхад нь алах байсан юм. Тэр биднийг харчихсан. Олж болохгүй гэдгийг чи мэдэж байгаа үсттэй. Чи юу хийснэ харж байна уу? Ингэсэн ууг нь Каспиан зориулаад хоол хийж байсан юм байна. Каспиан тэндээс та нар Нарниачууд би та нарыг устдаж үгүй болсон гэж бодсон юмсан. Бид нар хизээ Телмрианы цэрэг таалгаа нээдэг болчихоо вэ? Би цэрэг бишээ. Би бол ханхүү Каспиан. 10 дугаарх манай авга намайг өөхөх хүртэл зогсохгүй. Ингээд Каспиан явах гэтэл чи явж болохгүй. Чи биднийг аварсан. Чи түүнийг юу болохыг мэдхүү. Ингээд Сьюзений бүрээр үзаалаа. Нөгөө тал Телмрианы ордонд профессор өөрөндөө орж ирэхэд нь Мирад Сьюзений сумыг барьчихсан. Профессороос чи хатан Сьюзений бүрээний талаар мэдхүү. Нарниачууд үүнийг үлээх үед хатад нь эргэж ирнэ гэж итгэдэг юм. Зүгээр л мохор сүсэг. Үүнийг яахаараа Каспиан мэддэг байлаа. Та түүнд эртний түүхийн талаар ярьж болохгүй гэж тушаасан шүү дээ. Гэхдээ гаднаас Глюзел орж ирж байна. Баривчлах гэж байх шиг байна. Профессор баривчлагдахаас өмнө хэрвээ Каспиан ханхүү энэ талаар мэдсэн бол та сандрах нь зөв хэрэг биз. Ингээд баривчлагдлаа. Түүнийг баригдаад явж байхад нь зөвлөлийн гишүүн Собеспиан харчаад эхлээд манай ханхүү дараа нь түүний багш Мираз байгаа цагт бид аюулгүй байж чадахгүй. Ийм үг хэлэх аюултай шүү. Харин ч одоо л аюултай цаг байна. Аюулгүй байхыг сонго. Эсвэл түүний найз байхыг сонго генерала. Гэд Глюзелд юм бодогдуулсан үг хэлчихэд Мираз дээр очлоо. Гүүр хизээ бэлэн болох вэ? Би айрмаа гатлуулмаар байна. Каспианыг тэдэнтэй уулзахаас өмнө юу гэсэн үг вэ? Түүхээ судлах цаг болжтэй. Гэсэн чи манай дөрвийн талаар бичсэн түүхийн ном байж байх нь тэр шүү. Тэр үед манай дөрөв нөгөө одоотой хамт заваар явж байна. Люси моддыг харж байхад нь одоо Телмрианчууд ирснээс хойш тэд биднийг орхицгоосон. Аслан яагаад үүнийг зөвшөөрчихсөн болоо? Аслан гинэ. Та нар биднийг орхиход тэр ч бас биднийг орхисон гэж бодсон юмсан. Нарниачуудын хувьд итгэл найдваргүй болсон юм байна. Тэгэд эрэгт газартал нэг баавга байж байна. Люси түүн рүү яваад очтол өөдөөс нь дайрч байна шүү. Сьюзен харуухтаа эргэлзэж байхад нь одоо харваад унгаачлаа. Одоо тэнд Нарниа та нарын мэддэг байсан шиг байхаа болсон. Нарниа нэлээд өөрчлөгдсөн бололтой шүү. Энэ хооронд Каспиан ойд ганцаараа явж байхын тэрэ зогссоноо. Гараад ирээ. Би энд байгааг чинь мэдэж байна. Бид хатад иртэл хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Ингэсэн нөгөө хоёр дагаж байсан юм байна. Чамайг Минотавртай тааралдвал тайлбарлаж өгөх хэрэгтэй шүү дээ. Минотавр гинэ? Тэд байдаг гэж юу? Тэгвэл Центавр бас байгаа юу? Тийм ээ байгаа. Тэгвэл Аслан байгаа юу? Ингэсэн чинь хоёулаа зог тусаа зогсчлоо. Каспиан Нарниачуудын талаар нэлээд мэддэг бололтой шүү. Дорг, байц, хүн өнөртөж байна. Тэр үү? Үгүй. Тэд. Ингэсэн чинь Телмрианчууд хөөгд ирсэн байна. Араас нь хөөгд харваад байна. Манай өмхий хүрэн оногчлоо. Каспиан түүнийг авах гээд буцаад иртэл Телмрианы цэргүүд нэг нэгээрээ унаад байна. Гэхдээ хэн унгаад байгаа нь харагддаггүй шүү. Бүх цэргүүдийн унгаачлаа. Тэгэд Каспианыг унгаад дээр нь гараад иртэл хулган байж байна. Сүүлчийн үгээ хэлэхдээ бэлд. Хулгануудаа элдэ аав. Би зэвсэггүй хүнтэй тулалддаггүй. Үгүй.
Ахгүй. Ингээд байжудал цаанаас нь Рэпэж элдэ буулга. Truffle Hunter чамд идэхийг нэг чухал шалтгаан хэлээж наадах чинь бүрээ үлээсэн хүн. Тэгсэн цаанаас нь Centaur. Үүнээс л болж бид нэр цугларч байна. Бүрээ үлээснээс болоод Нарниачууд цугларч байгаа юм байна. Энэ хооронд манай хэдийг Петр дагуулад явж байна. Гэхдээ жаахан төөрсөн бололтой шүү. Явах замгүй хавцлын ирмэг дээр тулчлаа. Өөр зам хайхаар хөдөлтөл. Люси тэнд. Аслан тэнд аслан байна. Ингэсэн чи яг үнэндээ хоосон газар байна. Люси хий юм харсан бололтой шүү. Одоо ч харсаар байна уу? Би галзуурчгаагүй байна. Тэр тэнд байсан. Тэр биднийг өөрийг нь дагахыг хүсэж байгаа бах. Би сүүлд Люсид итгэх үгээсээ болж тэнэг байдалд орж байсан. Бид яагаад түүнийг хараагүй юм болоо? Магадгүй та нар сайн хараагүй баха. Уучлаарай Люси. Петр Люсид итгэсэнгүй. Цааш явчлаа. Ууг нь Люси Асланыг яг л харсан юм шиг bay шүү. Нулимстай нүдээр Асланыг харсан зүг рүү хараад байна. Оройн Каспиан Нарниачуудын хуралд орж байна. Нарниачууд түүн рүү муу худалч олуурчин хогийн Телмриан түүнийг ол бүрээ болоо. Тэд биднээс дахин нэг зүйлийг хулгайлсныг л баталж байна. Би юу ч хулгайлаагүй. Чи яаж ингэж хэлж чадаж байна? Бидний гэр, бидний газар нутаг, бидний эрх чөлөө, бидний амьдралыг чи Нарниаг хулгайлсан. Телмрианчуудад бүрээ байсан болохоор өмнө нь Нарниачууд тусламж дуудаж чаддаггүй байсан юм байна. Нарниачууд их л хорсолтой байна шүү. Бөөнд нийлээд түүнийг шийдэг. Цаазал дөрөх тэнд. Та нарын зарим нь мартсан байж болох юм. Адамын хүү хаан ширээнд суусан үед л Нарния жинхэнэ утгаараа инх тунх байдаг гэдгийг би санаж байна. Тэгээд түүнийг бидний хаан болгох гэё. Үнэ хэрэгтэй би жинхэнэ угсаа залгамжлагч ханхүү. Надад тусалчих. Тэгвэл би инх тайвныг тогтоож чадна. Тэгсэн нэг Centaur. Тийм ээ. Зөв. Одоо л яг тохиромжтой цаг. Түүнийг бидэнд амар тайвныг авчирна гэдэгт итгэж байна. Хөнөнгээсээ юу? Итгэж байна гэж үү? 2 хоногийн өмнө л гэхэд би ярддаг амьтад байдаг гэж мэдээгүй юм байна. Одоо та нар миний өмнө байна. Энэ бүрээ биднийг энд авчирсан. Бид хамтдаа байвал өөрсдийнхөө зүйлсийг эргүүлж авч чадна. Биднийг өдөрт миний хүү болон би чиний төлөө илдээ өргөх болно. За ингээд Каспиан Нарниачуудыг өдөрт харуулж байна. Дорох тэнд Меразын айрам холгүй ирсэн бах. Бидэнд цэргүүд болон зэвсэг хэрэгтэй. Тэд энд удахгүй ирнэ. Тэгсэн Телмрианы айрам нөгөө гүүрээ идэвхтэй барьж байна шүү. Үүнийг нь манай дөрөв нууцаар ажиглаад байж байна. Петр Люсигийн Асланыг харсан гэх газар руу явж байна. Телмрианы айрмыг харсныхаа дараа зөвхөн Аслан л тусалж чадна гэж бодсон юм шиг байна. Оройн Сьюзен, Люси, чи сэрүүн байна уу? Чи яагаад намайг Асланыг харж чадаагүй гэж бодож байна? Чи надад итгэж байгаа юм уу? Мэдгүй юм да. Магадгүй тийм ч их хүсээгүй бах. Би арай л гэж англ дасаж байгаа шүү дээ. Чи энд ирсэндээ баяртай биш байгаа юм уу? Дуусах хүртлээ. Сьюзен Нарниад байх хугацаагаа богинохон гэдгээ бодоод гунигтай байгаа бололтой. Маргааш өглөө Люси архирах чимээнээр сэрлээ. Тэр чимээг сонсоод Люси шууд дагаад явчлаа. Тэгсэн модод түүнд зам гаргаж өгч байна. Замыг нь дагаад очтол. Аслан байж байхан тэр. Аслан, би таныг их сансаа. Та хаана байсан юм бэ? Та яагаад надад туслаагүй юм бэ? Юмс хизээж өмнөхдөөгөө адилхан өрөндөггүй юм. Тэгсэн мөчөр хуурах чимээнээр Люси сэрч байна. Зүгд байсан юм байна. Люси явж байтал хойноос нь Петр гарч ирээд нугдлаа. Тэгсэн тэнд нь Минотавр явж байхан тэр. Цагаан шулмын цэрэг гэж бодсон бололтой. Петр илдээ хуйнаас нь сэмэрхэн суглаад араас нь гэтлээ. Тэгсэн Каспиан гараад ирлээ. Тэгээд тэр хоёр хоорондоо үзээд нэг нэгнийхээ илдийг алдуулчлаа. Петр яг чулуугаар цохих гэтэл Люси битгий зогс ингээд боловчлаа. Тэгсэн ойгоор дүүрэн Нарниачууд байсан юм байна. Петр тэнд. Ханхүү Каспиан уу? Тийм ээ. Чи хэн бэ? Түүний араас Сьюзен. Петр ингээсээр гараад ирлээ. Каспиан илдийг нь хараад түүнийг таньчлаа. Петр хаана уу? Гэхдээ би арай хөгшин гэж бодсон юмсан. Оо тийм үү. Тэгвэл би дахиад хэдэн жилийн дараа хүрээд ирье. Үгүй зүгээр л миний бодсон шиг биш байлаа л та. Петр бидэнд илт хэрэг болно доо. Тэгсэн Телмрианчуудаас зэвсэг хулгайлчихсан байна. Мераз эрхийг авсан байна. 2 хороо цэрэгт хүрэх хуйг дуулах зэвсэг авсан байна. Уучлаарай эзэнтэн. Энэ бол миний алдаа. Хэдэн цэргээ алдсан бай. Нэг их ч алдаагүй. Тэднийг хэн ч олж хараагүй. Тэгсэн Мераз Глюзелийг цогсноо. Нарниагийн довтлохоогоор хэдэн цэргээ алдсан бай гэснээ элдээ сунглаа. Глюзел элдийг нь авснаа. 3 цэргээ алдсан эрхэмдээдсэ. Ардаа байгаа 3 цэргийг алах гэж байгаа бололтой. Бохир улс төрийн тоглолт хийж байгаа юм байна. Тэр үед манай эд Нарниачуудын байгаа газар руу ирж байна. Тэнтэн цайз байж байна. Ха тадтай хүндэтгэлтэйгээр угтаж байна шүү. Дотор ортол тэдний түүхээр сүг зураг хийчихсэн байна. Люси Каспианаас энэ ямар газар юм бэ? Ингэж асуудал Каспиан тэднийг дагуулж явлаа. Тэгсэн чинь энэ газар нь Аслан Эдмундын өмнөөс алуулж байсан чулуун ширээ байхан тэр. Цайзын гадна харуул байж байтал Телмриан цэрэг тэднийг хараад буцчлаа. Ингээд тэдний байршлыг Телмрианчууд мэдчихлээ. Дараа нь манайхан хуралдаж байна. Бид тэднийг ирэхээс өмнө төрүүлж довтлох хэрэгтэй. Тэр цайз руу өмнө нь хинч нэвтэрч байгаагүй. Тэгвэл анхных нь л уулчихъя. Ингээд төрүүлж довтлох гээд байна. Петр явах гэтэл араас нь Люси. Цагаан шулмыг хэн ялсныг чи мартсан бололтой? Бидэнд Асланыг хүлээх цаг алгаа.
Ингээд дайралт эхэллээ. Эдмонд бүргэдтэй ирээд цайзын хамгийн өндөрт байрлах харуулыг унгаад гарч идэнгээрээ дохио өгч байна. Дахиад араас нь бүргэдтэй хамт хэсэг нь хэрж байна. Харин ойн захаас бусд нь дохио өгöd давшилттай орлоо. Тэр үеэр нөгөө хулган бас нууцаар нэвтэрч байна. Эхлээд харуулуудыг унгалаа. Цайз руу нэвтрээд орлоо. Каспиан харин профессорыг хайгаад байна. Шоронгоос түүнийг олоод сулалчлаа. Одоо Мираз руу очно. Авшгэ Миразыг битгий басамжлаарай. Тэгэхээр Каспиан яав Миразыг басамжилж байгаад буруутсан бололтой. Тэгээд Миразыг унтж байхад нь элдээ суглаад сэрээлээ. Тэр үед харин Миразын эхнэр түүнд рүү нумсам харахаар зэхэж байна. Энэ үед гаднаас Петр Сьюзен хоёр ороод ирлээ. Петр, чи юу хийгээд байгаа юм бэ? Хаалга руу очих хэрэгтэй шүү дээ. Үгүй. Би өнөөдөр үннийг мэдмээр байна. Чи миний аавыг алсан биз дээ. Чи яаж чадав вэ? Өөрсдийнхөө хүүгийн төлөө бидний хүү хаан болно. Эсвэл энэ Каспиан болно. Миразын эхнэр Каспианыг харавчлаа. Харин Мираз боломжийг ашиглаад зүгтаачдаг. Энэ үед Эдмонд чийдэнгээ эргүүлж байгаад унгаачлаа. Тэгсэн нэг харуул мэдэхгүй оролдоод гэрлийг нь асааж унтраагаад байна. Телмрианчууд хонх дуурглаа. Ингээд нууц дайралт нь баригдчихлаа. Сьюзен, бид баригдчихлаа шүү дээ. Үгүй, бид хийж чадна. Гэсээр хаалга нээлээ. Эдмонд ч дохио өгöd гаднаас цэргүүд дайрч орж ирж байна. Петр, Нарниагийн төлөө гэд цэргүүдээ манлайлаад дайрлаа. Ууг нь манайхаа илүүрхэж байна. Петр Миразыг хараад түүн рүү чиглэлээ. Нөгөө талд харин Мираз гэлүүзэлд хаалга хаа гэд тушааж байна. Хаалга хаагдж байгааг Минотавр хараад өөрөө тулаад зогсоолоо. Петр хараад цэргүүдээ ухраалаа. Ухраад ухарцгаа. Эдмондыг харин бүргэд ирж авдаг. Мираз гэлүүзэлд харав. Үгүй хэрхмэ. Тэнд манай цэргүүд байна. Тэр хамаагүй. Харав гэд өөрөө номыг нь буулаж аваад харавлаа. Хаалга тогтоож байсан Минотавр маш олон удаа харуулсныхаа дараа эцэст нь хаалга дийлэлгүй унаад өглөө. Нилээдгүй Нарниа гарч чадалгүй хоцорчлоо. Ингээд бүгд амиа алдцгаана. Их хохиролтой тулаан боллоо шүү. Тэгээд цайз руугаа эргэж ирэхэд нь Люси тосоод "Юу тохиолдов вэ?" Түүнээс асуу. Гэд Каспиан руу уурлангуу харж байна. "Би юу? Хэрв чи төлөвлөгөөгөө дагсан бол цэргүүд өгөхгүй байх байсан юм. Миний хэлснээр эндээ байж байсан бол тэд амьд байж байх байсан юм. Энэ хоёрын маргаан шир үсч байна шүү. Чи биднийг дуудсан. Санж байна уу? Миний ихний алдаа. Үгүй. Чиний алдаа бол хүмүүсийг өдөрдөж чадна гэсэн чинь би хизээч чам шиг Нарниаг орхиогүй. Чи болон чиний эцэг байгаагүй бол Нарниа илүү дээр байх байсан. Ингээд яг хоорондоо тулдах гэтэл араас нь Эдмонд зогсоолоо. Тэгсэн одоо маань шархацсан байна. Люси түүнийг идгэжлээ. Нөгөө тал Телмрианчууд гүүрээ бэлэн болгож байна. Бас Мираз албан ёсоор хаан ширээнд заларч байна. Тэр үед Каспиан дээр нөгөө одоо ирээд чиний айрмын чинь тал нь өгчихлээ. Тэд удахгүй энэ дээр нь чи хаан ширээг хүсэж байгаа бидтэй. Бид өөнийг чамд өгч чадна. Ингээд чулуун ширээний тэнд дагуулад очтол хоёр сонио амтан байж бахан тэр. Тэгээд бид чамд хүсснийг чинь өгч чадна. Тэгвэл та нар Мираз үхэн гэдгийг баттай амлаж чадах юм уу? Түүнээс ч илүү. Гэснээ тойрог зураад нэг зан үйл хийгээд эхэллээ. Тэгснээ цагаан шулмын мөсөн таягийг аваад газар зоотол мөсөөр нэг хаалга үүсчлээ. Тэнд нь харин цагаан шулан байж байна. Каспианыг тойрог дотор зогсоочлоо. Каспиан түүнийг хараад буруу зүйл хийснээ ойлгох шиг боллоо. Би үүнийг хүсээгүй шүү дээ. Тэгээд цагаан шулам дусал цус өгөөд намайг чөлөөл. Тэгээд би чиний хаантан минь. Тэгээд хоёулаа Юнитэлийн гэр бүлийн дундын датаг 50% хямдралтай үнээр авна. Би датаг тэгж гоё хямдарсан гэж мэдээгүй шүү дээ. Хямдрахаар барах уу? 20, 40, 70, 100 гигабайт дундын дата багцууд 50% хүртэл хямдарсан байгаа. Бас хямдралтай дата аванга. Супер бэлэгтэй 20 жил урамшуулалд оролцох эрхтэй болж байгаа. Unitel болон Tokyo апаар бүртгүүлээд л болоо. Альвэ хаантан минь ганцхан товч. Ингэсэн цаанаас нь Петр ирээд "Муу шулам зогс. Эн чинь манай гэр бүлийн багцад байгаа. Чи зүгээр ганцаараа 100-ны дата багцав. Бас ялгаагүй 40% хямдарчихсан байгаа. Дусал цус өгөөд намайг чөлөөл. Тэгээд би чиний хаантан минь." Түүнийг хаан ширээний төлөөг шунлаар нь дамжуулаад хуурчжээ. Каспиан эсэргүүцээд нэмэр байдаггүй. Хүчээр гарыг нь зүсчлээ. Яг энэ үед Петр Эдмонд хоёр хүрээд ирлээ. Тэгээд тулалдлаа. Петр Каспианыг холдуулаад нөгөө тойрогт нь ороод зогсчлоо. Тэгсэн Петр бас ховстуулаад юу ч хийж чадахгүй болчлоо шүү. Цагаан шулам тэндээс "Петр, нэгхэн тусал. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүйгээ мэдэж байгаа." Петр эргэлзээд байж байтал цагаан шулмын араас эл зогчлоо. Эдмонд байж байна. Мөсөн хан нурсны ард Асланы дүрстэй хан харагдаж байна. Дараа нь Петр тэр хан руу ширтээд сууж байна. Түүний хажууд Люси ирээд суулаа. "Чи азтай гэдгээ мэдэх үү? Чи түүнийг харсан. Тэр надад ямар нэгэн зүйл баталгаа болгож үлдээсэн ч болоосой. Магадгүй түүнд өөрсдөө нотлох ёстой хүмүүс нь бид нар өөрсдөө ч юм билүү?" Эдмонд тэдэн дээр хурж ирээд "Петр, чи үүнийг яаралтай харах хэрэгтэй." Тэгэд гараад иртэл Телмрианчуудын айрам хүрээд ирчихсэн байна. Манай хэд хуралдаж байна. Одоо тэнд бяцхан охиныг ганцаар ингэн ойруу явуулах гэж юу? Энэ бол бидний сүүлийн боломж. Тэдний хажуунаас нь дорог. Некабрек бидний найз байсан. Гэхдээ тэр найдвараа алдсан. Харин хатан Люси тийм биш ээ.
Би ч бас тэгээгүй. Люсиг Асланыг олвол гар явуулж байгаа юм байна. Одоо Аслан л цорын ганц найдвар нь болж Каспиан тэнд байц Мираз залхаа худалч байж болно. Гэхдээ тэр хаан учраас уламжлалаа дагах ёстой. Бидэнд цаг хожиж болох зүйл байна. Каспиан нэг зүйл сэдсэн бололтой. Эдмонд хоёр цэргийнхээ хамт Телмерианчууд руу элчээр очлоо. Петр Миразыг халц тулаанд дуудаж байгаа юм байна. Нэг нь өөхөх, эсвэл бууж өгөх хүртэл тулалдах юм байна. Мираз хүсэлтийг нь сонсоод би яагаад ийм их цэрэгтэй байж эрсдэл гаргаж тулалдах ёстой гэж. Та нар хэдийн бидний цэргийн хүчийг дутуу үнэлчихсэн биш үү? 7 хоногийн өмнө л Нарниачуудыг мөксөн гэж бодож байсан биз дээ. Эсвэл та өөрөөсөө хамаагүй залуу хүнээс айгаад байгаа мó? Миразын зөвлөхүүд хажуунаас нь жаахан өдөө хатгаад байна. Мираз эвгүй байдалд орчлоо. Гэлүзэл тэнд манай хаан татгалзаагүй. Тэр шинэ хааны сүр хүчийг хүмүүстэй харуулах боломжийг алдахгүй. Мираз аргагүй ирэхэд зөвшөөрөхөр болчлоо. Тэр үед Каспиан Люси Сьюзен хоёрыг гаргаж өгч байна. Сьюзен рүү их л чухал хараад байна шүү. Сьюзен бас эгцэлж харж чадахгүй байгаад байна. Энэ хоёрын хооронд жаахан оч үсрээд байгаа болтой шүү. Ингээл Люси Сьюзен хоёр Асланыг хайхаар явж энэ хооронд Петр Миразтай тулалдаж цаг очихор болж байна. Хоёр талын цэргүүд уухайлаад өгтөж байдаг. Хэрвээ байдал биштэл ойлголоо ирхмэ. Мираз тэнд бууж өгөх боломж байна шүү. Хаан ширээний төлөө яагаад дахиад олон хүн өөхөх ёстой гэж зөвхөн нэг л өгөхэд болно. Ингээд тулаан эхэллээ. Петр эрчийг аваад эхний дайралтаа хийлээ. Харин Мираз зөрүүлээд бамбаагаараа Петрийг цогчлоо. Энэ хооронд Сьюзен Люси хоёр явсаар л байна. Араас нь харин Телмерианчууд хөөгөөд байна шүү. Нөхцөл байдал хэцүүдэд ирлээ. Сьюзен Люсиг ганцаарнг нь морьтой явуулаад өөрөө дайснуудтай нүүр тулахар үлдэнэ. Араас нь дайснууд гараад иртэл харваад унгаагаад байна. Гэхдээ хитрхи олуулаа юм аа. Ойртож ирээд унгатал Каспиан араас нь хурж ирээд аварлаа. Тэр үед Петр Мираз хоёрын тулаан үргэлжилсээр байна. Петр жаахан илүү ихтэл Мираз дахиад бамбаагаараа цохиод дуулгыг унгаачлаа. Петр дахиад дайрах үед нөгөөх нь бултаад хөлийн зүсчлээ. Петр унаад жаахан эвгүй байдалд орчлоо. Гэхдээ Миразыг зөрүүлээд унгаачлаа. Тэр үед харин Петр Сьюзнийг буцаж ирж байхыг харж байна. Дэдэстэн хэсэг амархуу 5 минут 3 минут ингээд хэсэг завсарлаа. Сьюзен Петрийг тэвэртэл уучлаарай. Эдмонд тэнд инээмсгэл. Петр цэргүүд рүү хараад инээмсэглэлээ. Цэргүүдийнхэн сэтгэл зүг өөргөж байна шүү. Тэгээд шархуудаа боож аваад дахин тулаанаа эхэллээ. Энэ удаа Мираз жаахан илүүрхэд Петр унчлаа. Гэхдээ зөрүүлээд Миразыг унгаж чадлаа. Петр Миразаас элдийг нь салгаад дайрч байтал Мираз бамбаагаараа хамгаалаад зөрүүлээд Петрийн элдийг алдуулчлаа. Тэгээд Петрийг бамбаагаараа цохиод авна. Петр бамбаанаас нь барьж мушгиралдаад ард нь гараад өччлөө. Мираз тохолдоод эргэж хараад түлхчдэг. Ёстой аан маань үзэж байна шүү. Мираз элдээ аваад дайрах үед Петр хамгаалж байгаад шархцсан хөлийг нь цогчлоо. Мираз Завсарлага Петрт дуусгах боломж байсан ч түүнийг өршөөгөө цааш явтал араас нь Мираз дайрч байна. Петр элдийг нь бариад буцаагаад Миразыг дүрчдэг. Гэхдээ алахгүй байгаад байна шүү. Мираз юу болов хөө минь алаач миний хийх зүйл бишээ. Ингээд Каспианд элдээ өгчлөө. Каспиан элдээ далайлаа. Гэхдээ алсангүй. Каспиан тэнд би чамтай адилгүй амьдэр. Харин Нарниад хаан тулсыг нь эргүүлж өг. Ингээд Нарниачууд ялчлаа. Сопеспиан Миразад туслах гэж өтснөө. Энэ буухан дууслаа. Гэснэ түнд сум зоочлоо. Тэгсэн тэр сум нь Сьюзений сум bay шүү. Сопеспиан тэр хуурчглаа. Тэд харавчглаа. Сопеспиан Глюзел хоёр хуйвилдсан байжээ. Боломж гарах үед нь Миразыг алчлаа. Ингээд байдал биш дэж тулаан эхэллээ. Телмерианчууд катапултаараа харванга давхар давшилт хийж байна. Сьюзен харин харваачтай бэлдэж байна шүү. Харин Каспиан дотогшоогоо давхиад орчлоо. Тэгсэн дотор нь өрг бэлдсэн байж байна. Дайснаа давшаад ирэхэд нь газар доорох багнуудыг нь нурааж тэднийг унгах зорилготой байна. Катапултуудын чулуунууд ирж байхад Петр хаан байрнаасаа хөдлөлгүй команда өгч байна. Ингээд газар цуурч Телмерианчуудын эхний игнээ унлаа. Тэр үед Сьюзен харвачдтайгаа харвлаа. Ингээд урдаас нь Петр хэсэг цэргүүдтэйгээ харин газар дагуур явсан цэргийг нь Каспиан манлайлаад араас нь гарч ирлээ. Нөгөө талаас Глюзел бүх цэргээ давшилтад оруулж байна. Петр Сьюзен рүү "Люси хаан байна. Сураг алгаа." Петр жаахан эвгүүтэд эхлэх үед ухрах тушаал өгч байна. Гэхдээ Телмерианчууд орох хаалгыг нь нураачлаа. Ингээд мухардлаа. Телмерианчууд бүслээд байна. Ингээд манайхан эцсээ хүртэл тулалдахаар шийдэв бололтой. Ширүүн тулаанд орлоо. Энэ оронд харин Люси давхсаар байна. Араас нь нэг Телмериан цэрэг хөөгөөд байна. Тэр үед харин Люси Аслан хажууд нь давхиж байхыг харлаа. Тэгснэ урд нь ирээд архираад зогсож байна. Тэгээд шууд нөгөө хөөж байсан цэрэг рүү дайрдаг. "Люси, би таныг гэж мэдэж байсан юм аа. Бусад маань надад итгээгүй л болохоос тэглээгээд тэр чин над руу ирэх замд саадуулах ёстой гэж юу? Уучлаарай, би ганцаараа очихоос айсан юм аа. Та яагаад өмнөгшгөө гарч ирээд туслаагүй юм бэ? Юмс хизээч өмнөхтэйгээ адилхан өрөндөггүй юм. Гэ зүүдэнд нь орж хэлсэн үгээ хэлж байна. Люси Асланыг харсан гэснэ нь үнэн байж. Хэрвээ би ганцаараа ирсэн бол юу болох байсан бэ? Бид юу болох байсныг хизээч мэдэж чадахгүй. Харин цаашид юу болох нь огт өөр хэрэг.
Одоо харин унтаж байгаа найзуудаа сэрэцгээе. Ингээд Аслан архирлаа. Тэр үед тулааны талбарт манайхан бүслүүлж байна. Каспианыг унах үед Гүлизел түүн рүү дайрснаа зогсчлоо. Яг энэ үед үндэс ирээд түүнийг ороогоод авчдаг. Аслан моддыг сэрээжгсэн байна. Ингээд Телмерианчууд зүхтэж, харин Нарниачууд тэдний араас давшлаа. Телмерианчууд буцаад гүүрэн дээр тулах үед гүүрний нөгөө талд Аслан Люси хоёр зогсож байдаг. Сопеспиан тэдний өдөөс дайртал. Аслан бас архирч байна. Тэгсэн усыг бас сэрээсэн бололтой. Телмерианчуудын гүүрийг нураагаад Сопеспианыг залгичлаа. Ингээд Нарниачууд яллаа. Тулааны дараа Каспиан хаан болж, Нарниа болон Телмерианчууд эв нэгдэлтэй боллоо. Үүний дараа хааны ордонд Аслан Петр болон Сьюзен нартай уулзаж байна. Аслан Каспианыг дуудтал. Каспиан тэнд бүгд бэлэн болсон. Дараа нь Телмерианчуудын болон Нарниачуудын өмнө Нарниа бол Нарниачуудынх, биднийх биш. Хэрвээ энд үлдэхийг хүсвэл болно. Гэхдээ бас та нар хүсвэл эцэг өвгдийн чинь нутаг руу Аслан буцаана. Танай өвг дээдэс далайн дээрэмчд байсан юм. Арал дээр тэр нууц агуу болсон нь манай дэлхийгээс энэ ертөнц рүү хөдлөх зам байж. Манай хаа татад байдаг тэр ертөнцийнх. Телмерианчууд дундаас Гүлизел болон Миразы ихнэр явхаар шийдээд урагш гарлаа. Аслан тэдэнд явах хаалга гаргаж өгнө. Хүмүүстэнд бид ороод өгөхгүй гих баталгаа байгаа гэж юу? Гэх үед Петр тэндээс явцгаая. Бидний явах цаг боллоо. Гэд Каспиан дээр очиод өөрийнхөө илдийг өглөө. Каспиан эргэж ирэх хүртэл чинь би үүнийг хадгалах болно. Үгүй гэж хайж байна. Бид эргэж ирэхгүй. Бид үү та хоёрын хувьд биш ээ. Та хоёр дахиж ирэх боломж гарч магадгүй юм. Аслан Петр Сьюзо хоёртой уулзаад байсан нь ийм учиртай байна. Яагаад тэд буруу зүйл хийсэн гэж юу? Харин ч эсэргээрээ юм бүхэн өөрийн цагтай. Ах эгч хоёр чинь энэ ертөнцөөс сурах зүйлээ сурцгаалаа. Одоо тэд өөр сэтгэхөө дэлхийд амьдрах цаг нь ирсэн байна. Ингээд салхиос хийцгэлээ. Харин Сьюзен Каспиан дээр очлоо. Явах цаг боллоо. Би чамтай илүү их цаг өнгөрүүлэхийг хүсэж байсан. Ямар ч тач энэ хизэж бүтэхгүй байсан. Би чамаас 1300 жилээр хөгшин шүү дээ. Ингээд явахынхаа өмнө Каспианыг үнсээд ах дүүс дээрээ очлоо. Ингээд тэд хаал гаргарч буцаад яг ирсэн цаг хугацаанд ирцгэлээ. Энд түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.